Эрдэнэт Соропмист клуб нийгэм дүүлждэг төрийн бас байгууллагын дэргэдэх шүүдэр охтын төвөнд 2017 оноос тасралтгүй тогтвортой ажиллаж Орхон аймгийн охид эмэгтэйчүүдтэй үйл ажиллагаа хүргэж байгаа билээ. 2022-оос 2023 оны хичээлийн жилд шүүдэр охтын төвөнд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон нийтэд чиглэсэн сургалт нөлөөллийн ажил явууллаа. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын сургуулиуд дээр нөхөрсөг харилцаа төслийн үйл ажиллагаа, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарсан охтын төлөвийг эдгчүүлэх, чадваржуулах сургалтын үйл ажиллагаа, хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд цагаан тууц нөлөөллийн ажил, хүний эрхийн өдрийн walk the talk алхалт. Жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг нөхөн урчхуйн эрүүл мэндийн үе тэмдгийн сургагч багш хөтөлбөрийг 6 дахь удаага зохион байгуулж, хөтөлбөрт хамрагдсан сурагчид бие гэдрийн клубыг сайн дураараа үүсгэн байгуулан өсвөр үеийнхэндээ чиглэсэн сайн дурын нөлөөллийн ажлуудад оролцож сургалтуудыг хамтран зохион байгуулж байна. Аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран бидний дуу хоолой охтын чуулганыг зохион байгуулж гэр бүлийн орчин, сургуулийн орчин, цахим орчин, үйлчилгээний орчин, гадаад орчинд эрүүл, аюулгүй амьдарч өөрийгөө хөгжүүлэхэд тулгамдж буй ямар асуудал байгаа тэдгээрийг шийдвэрлэхэд юу шаардлагатай байгаа талаар ерөнхий боловсролын сургуулиудын дунд Ахлах ангийн 270 охтыг хамруулан хэлэлцүүлэг. Чуулганы үндсэн үйл ажиллагаанд 400 гаруй охид хамрагдаж, чуулганы танхимаас авсан саналуудыг нэгтгэн боловсруулж, уриалга гарган аймгийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд хөрвүүлэн ажилласан юм а. Дэлхийн номын өдөр номын баярыг тохиолдуулан нийтийн номын сантай хамтраад өгүүллийн хэлэлцүүлэг, номын тэмдэглэлийн уралдааныг зохион байгуулав. Орхон аймгийн нийгмийн бодлогын хэлбэс гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан бүх хайраа гэр бүлтэй өдөрлөгт гэр бүлийн анхан шатны тест уншилгоо хийж иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажилласан байна. Нөхөн урчхан болон сэтгэл зүйн зөвлөх хөгжлөгээ нь охтын манлайлалт чиглэсэн хувь хүний хөгжлийн болон гэр бүл сэтгэл зүйн газаарчсан болон бүлгийн зөвлөх хөгжлөг. Аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын залуучууд хөгжлийн төвтэй хамтраад ээж охтын болзоо ивент үйл ажиллагаа, амьдрах чадвар олгох мэрэгжил сонголтын сургалт. Инх тайвны корпусын сайн дурын ажилтнуудтай хамтарсан амьдрах чадварын мэрэгжил сонголт сургалт. Сониуч охид цуврал сургалтыг салбар бүрийн мэрэгжлийн сургагч багш нартай хамтран йог, эрүүл хооллол, олон нийтийн соёлын боловсрол, санхүүгийн боловсрол, гоо зүүн боловсрол, өсвөр үеийнхний имиж 4 төрх бүрдэл, 4-р сургуулийн 8E, 10-ын В ангийн анги удирдсан багш нартай хамтран охтын ертөнц 2 сарын хөтөлбөрт сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Сургууль дээрх охтын клубүүд сайн дурын сонирхлын бүлгийг идэвхжүүлэх, чадваржуулах үйл ажиллагаа тогтмол явуулж Ахлах дунд ангийн өсвөр насны охтод үйлчилгээ үзүүлэн эдвэх санаачлагтай төгсөх ангийн манлайлагч сурагчтай сайн дурын үйл ажиллагаанд эдвэх санаачлагтай байсныг үнэлэн төгсөлтийн баяр дээр нь батламж гардуулан урамшуулсан юм а. Энэ хичээлийн жилд манай төвөөр сургалтанд 529 сурагч, тогтмол үйлчлүүлдэг сонирхлын бүлгийн 57 сурагч, сэтгэл зүйн болон нөхөн урчхуйн ганцаарчилсан зөвлөгөөнд 27 сурагч, нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдсан 2174 иргэн, нийт 2787 хүүхэд болон насанд хүрэхсдэд үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Орхон аймгийн нийгмийн бодлогын хэлтс, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, боловсрол, шинжлэх ухааны газар, нийтийн номын сан болон хувь хүн албан байгууллагуудаа гүн талархал илэрхийлье.